төр гэдэг төрийн ажил гэдэг юм бэртэй тэргүй алин гэж ямар хузуунаас ингэдсэн гэхчээр энэ бол дууссан. Энэ төр бол одоо та нар нэг янзалж өгөхгүй бол энэ төр гэдэг юм бол ер нь мэдхгүй уян алдуулсан хойш болсон шүү дээр дөргүй ер нь энэ замбраага алдсан. Тэр оюутлагын асуудлыг дахин хөндөж болохгүй юу? Оюутлага 5-2-ын гадаадын улсуудад өгсөн лицензүүдийг хурааж авах ерөөс. Би 2 төр 60 гарлаа 2 төрийн нүүрэнтэй шударгын ховорхон байх юм аа. Монгол яхаараа ингэ шударгыг биелүүлж чадхаа байсан бэ. Арчилсан нийгмийн шударга байхад юм бодоод байлаа. Арчилсан намайг шударгад байхад юм бодоод байлаа. Шударгын өмнөдрээс алах. Энэ төр гэдэг юм бол ерөөсөө тамхуурсан харагдаж байгаа. Гой дүрм энэ төр бав. Ер нь та хоёроо энэ телевизээр ярьж өрж байгаа тэр санал тийм нам шударгасны төлөө одоо энэ зоригийн хэрмээр эднэрийг бол одоо та хоёр минь их л өвчин зүтгэж сайн яваад их баярлж байна л да. Энэнд бол одоо Монголын ард түмэн бүгд л ер нь баярлж талархаж яваа. 3 хүнийг хүртэл хэлмэгдвэл бодо гаргаал ирлээ. Цаад совёл байсан бол аль хэдийн лалбалах байсан байх өрсөлдөө. Энэ өмнө үеэга бодгүй энэ винзэ маслын үнэтрич одоо энэ хуваарганд орсон юм биш үү? Одоо тэр хурлын хэдэн гişүүд нэг нөхрийн гарт одоо тэр юу байна? Бензиний ордчтой тэрний хол амбалтсан байгаа яриг хитээд байгаа шиг санагдаад байгаа. Тэр одоо цагаачуудад ч гэдэг тэр одоо тэр намтай хоёр байна. Одоо ийм хүмүүсээр одоо ингэж ийдчихсэн. Ерөөсөө чинь. Ард түмэн бол ингэхдээ хөгждөггүй юм байна л да. Монгол бол хөгжих ёстой. Өчнөө сайхан малтай. Өчнөө сайхан баялагтай. Ёстой нэг төр төмөр нөр гэдэг юм яриад байдаг байсан. Энийг одоо гаргах цаг болцоо. Ерөөсөө. Энэ хуулийг л нэг ёстой нэг дээр дөргүүлээд энийг л цэвэрлэх хэрэгтэй. Зарим тэрүүтэй маяг дөрсөн. Тэрний үг баггүй. Тэрний үг баггүй. Өдөр бүр өнөөдөр мэдчихэж байна. Өнөөдөр энэ хийх хөө. Тэр өдөр бүр хийдэг байна. Хоцсон халтыг байна. Маяг тохиолддог байна. Вироны арсан маяг өнөөдөр ахчихсэн. Энэ өчиг нийгмийн хэсэгт ойртоо өнөөдөр бассаар гэж. Энэ акмухсаар гэж. Арсан улс ард түмэнд амны спортыг тусаад татсан. Арсан нийгмийн хууль ард түмний хуулийг амны хэсэг гомдоод авчихсан. Арсан нийгмийн хуулиас өдөртөө болоо хамгийн дадлагдж байгаа ард түмэн Монгол ард түмэн шүү. Бид нар юу вэ? Таа чонгмор заримдаа бөөц тутмар. Бивэл яг хомсгтэй зүгт идэхтэй ухтай. Үхвэж юу их орн ямар юм бол яаж үлдчихэж байгааг би гайхдаг. Энэ хэрэг бөөц. Го та нар ингэж байгаа юу зориг гаргаад ингэж яаж байгаа чи сайхан биш. Та нар дамжиж өгсөн. Танаа намайг дамжиж өгсөн. За ичгүүтэй хайдастай идэж уусыг маахгүй гарын 5 хуруу шиг сайхан үйлстэй яваа 5 залуучуудаа Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Та намтай намгүй ард түмэн та тавыг дэмжинэ. Та тавд маш өндөр хариуцлага ирж байгаа. Бэлгшээд байгаа. Түүний юу байдгийг нэг сумаар боддоггүй 5 сумаар нэгтгэж байгаа 5 сумыг хоглохгүй бардгүй юм. Тэрүүний ижил ил чалгаа бугай байдгийг юу? Өнөөдөр энэ нутагт яг хууль гэж алгаа. За өнөөдөр ямар хууль байхгүй байгаа бэ гэхээр бидний газрын дор байгаа байдлыг үндсэн хуулиар олгогдсон энэ эрх ностойгоор зөрчигдөж өнөөдөр тэр орхны уурхайд Мянганбаяр гэж хүн ноёсон. Өнөөдөр асан шуураа давгдарж өндөр улааны азар багт уран олборлох гээд жижигж байна. Зүтгэж байна. Архангай аймгийн өндөр улаан сумын хайхан сумтай хил залгаан гол модны төрчээ хүннэг үеийн үн толборууд хаашаа мэддэхгүй алгуулж байна. Хин ухаатган мэддэхгүй улсын төсөв орон нутгийн төсөв рүү орохгүй байна. Тэр орхинд бол Мянганбаяр одоо олон жил ноёхож энэ газрыг одоо там болгосон. Энэ нутаг бол Монгол улсын хөтөлбөрийн баатар алдар төвчин Жамингийн отроор одоо мадаан тархалуулж Монголын ард түмэнд ихээхэн хувийн нэмэр оруулсан ийм онгон зэлгүй сайхан байгаль байсан. Энийг маань одоо Мянганбаяр одоо солимоод ерөөсө өмгдүүлсэн
хот бодлогоснаас дор болгоо гэсэн. За энэс гадна одоо тэр олон юм байна. Одоо тэр хөгжлийн банкны мөнх бата гэж гээд байж байна. Тэр Монгол банкны зол жаргал гээд байж байна. За тэгээд одоо дараа нь одоо манай ноён ерөнхийлөгч байсан илүү дэвжих хэрэг энэ хурцсан хэрэг одоо гарч ирж байна. За тэгээд тэр дөрөлж өгч одоо хууль зүйн сайд байсан ерөнхий прокурор байсан. Гэхдээ энэ хүн чинь одоо Монголыг солилцсон юм шүү дээ. Тэгээд нэг 10 хоног юм бол 15 хоног суугаад гараад ирдэг. Тэгээд зүгээр яваад байдаг. Одоо хурц хүртэл одоо хамгийн аюултай юм байна. Одоо илүү дэвжих гар хөлөвсөн. 15 хоногор л одоо юу өгч шүү дээ. Одоо үрдэн суу. Тэгээд энэ чигээ цагаад байгаа. Тэгээд одоо яасан ч юм байхгүй. Ард түмч итгэхэ байж. Оо яг дуулаа шугад болж байдгийг. Тэгээд одоо тавьчих. Гэхдээ та нар минь энэний төлөө бас овоо хөөцтэй. Одоо жинхэнэ хууль номынхаа дагуу явах хаа. Хоёр гишүүндээ ганцхан санал хэлмээр санагдаж байна. Өнөөдөр Архангай ард түмний одоо ардчилсан намд жишээлбэл шинжилгээний төлөө олон хөдөлгөөнөд та бүхнийг дэмжиж байгаа. Архангай жирийн иргэд Монгол Ардын намын шудраг сайхан иргэд та бүхнийг дэмжиж байгаа. Ганцхан хүлээс байгаа. Энэ юу вэ гэхээр манай ард түмний нэг үнэн шудраг зам байдаг. Нам гэдэг хүлээс мэн байгаа. За ардчилсан намын тэр тэнд явж ингэж хэлэх байгаадаа гэсэн айдас байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд шинэ нам бүрдүүлэхийнхаа өмнө ихлээд намын улс төрийн намын одоо энэ хуулийг яаралтай шинжилэн батаж энэ намын хүлээснээс ард түмнээ чөлөөлөө. Ингэж намын хэлмэгдэл гаргуулахаа зогсоох хэрэгтэй байна. Энэ намын санхүүжилтийг төрөөс хийдэг болох хэрэгтэй. Намын сонгуулийг төрөөс зохион байгуулж төсвийн мөнгөөр хийдэг тэрийг шударгаар тайлбарладаг байх хэрэгтэй. Ингэх юм бол мөнгөгүй шудраг өгөө хэлдэг жинхэнэ иргэд манай шинэ намын гишүүд ч гэсэн улсын хурлд өгөө хэлэх эрх боломж нээлтнэ гэж миний хувьд үздэг юм аа. Би мэдээж залуу юм болохоор миний ирээдүйн дүүнер, миний бас үр хүүхэд, бас миний ирээдүй энэ улс орнд амьдрал яг ямар ертөнцид амьдрах юм бэ гэдэгт их одоо их санаа угаасаа санаа зовох хэрэгтэй бид нар. Тийм болохоор энд ирсэн. Тэгээд ер нь бол одоо ингээд яг энэ улс төрчид энэ Бацаан гишүүн, Аюур сайхан гишүүн, тэгээд Оюун Эрдэнэ гишүүн, за Болт гишүүн гээд эдгээр гишүүдүүд маань бол яг одоо хийж байгаа үйлдэл ярьж байгаа зүйл нь бол яг итгэл төрүүлдэг тий итгэл төрүүлдэг тийм болохоор энд бол яг ингээд өөрийнхөө санаа бодлыг хэлэх гэж ингэж ирж байгаа. Одоо 20 оны сонгуул аян дээрд байж байна. Намгүйгээр сонгуульд орохгүй, мэдээж хэрэг намтай сонгуульд орно. Намтай сонгуульд орохын тулд энэ манан 20 оны сонгуульд арилсан байх болтгой гэж бодож байна. Хууль тогтоох дээд байгууллагт одоо төр тушилж байгаа хоёр гишүүн та хоёрт бол одоо эрхэмлэн хүсэгч юу вэ? Энэ Асварман гэдэг компани бол одоо манай Хөвсгөл аймгийн ард иргэдэд энэ байдлыг өгөхгүй. Энэ компани бол одоо хятад хөрөнгө оруулалтаа бас авилгал хууль хавхал идэвхжсэн манай Монгол одоо төшөндүүдийн одоо валгаар энэ олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдсэн. Аюун учраас одоо энийг бид нар аялал жуулчлалын толгуур төв гэж энэ удирдлагын ордон дээр бичээс байгааг мэддэг хүн харж байгаа. Тэгээд аялал жуулчлалын толгуур бүс нутагт яагаад уурхан олборлолтын үйл ажиллагаа явуулах шаардлагатай талаар бид нар ойлгохгүй байгаа. Энэ талаар одоо манайхаас сонгогдсон 3 байргийн гишүүн байдаг. Тэр 3 гишүүн бол бодтой таамтай хийхгүй байгаа. Тэгэхээр одоо танай ангийн дээр 3 хүн одоо бидний хүсэл шаардлагыг сонирхлыг хамгаалж чадж байгаа үгүүд би бас эргэлзэж байна. Ингээд одоо та бүхэнд хандаж хоёр байгууллагынхаа төлөөллөөр бас одоо энэ миний харж зогсож байгаа эх оронч залуучуудын өмнөөс Монголд ухагдаагүй ганцхан газар байгаа. Хард баялгаа зөвлөгөөгүй ганцхан газар байгаа. Энэ бол даяар Монголын хоолгоодонт болсон энэ алхын хоомор нутаг. Хоомор нутгаа бид нар ухуулахгүй үстэй. Өсгөлчүүдээ хоомор нутгаа ухуулмааргүй. Энд таарахын одоо биднэрт хууль тогтоох дэд байгууллагт ажиллаж парламентод байгаагийн хувьд бид хүн ёсныхаа эрхчлөлийг эзлэмээр байна. Хүн байх эрхчлөлөө бид нар яаж эзлэх ёстой? Бидний ард иргэд маань хэлж өг. Бид нар яаж тэмцэх ёстой? Яаж нэгдэх ёстой? Та бүхний тэмцлийн замд бид нар бас төшөг тулгуур болж хамтдаа байнаар байна. Энэ тэмцлийг бид хамт хиймээр байна. Хэсэг нутгийн ээжүүд, эмэгтэйчүүд та бүхний хийж байгаа шударганы төлөө энэ нийгмийн завхарч ялзарлын төлөө тэмцэж байгаа энэ тэмцлийг чинь
дэмжиж байгаа шүү гэдгээ илэрхийлж байна. За баялаг шиг дуусчээ. Энэ оюун санаагийн ард түмний оюун санаа бүхий хулгайчаасаа гэж би залуурч явах. Энэ хулгайсан. Цөм хулгайсан. Юугаар нь хулгайсан. Зарим хүмүүсийн ходоод гисээнийхэн зовлонгоор нь хулгайсан. Зарим нь тэр амьдрах гэсэн хүсэл зорилго нь биелэгдэхгүй болохоор нь сайхан үг хэлж хулгайсан. Ийм учраас энэ ард түмний оюун санааг хулгайлахаас өмнө та бүхнүүд маань шударгаас нийтлэлд тэмцэж гарч ирсэн. Төлөөсөө баярлж ирсэнаа гэдгийг л хэлмээр байна. Эндээс гараад манай өөрийн иргэд энэ хуудас боллоо. Энэ үр дүнтэй шүү гэдэг нэг хүн 10 хүн хэлэхэд болдог цаашаа 20 30 гэдэг нэг болоо явчихсан шүү. Тэгээ хоёр гишүүндээ сандаж илээ та хоёрын миний үсийг бол бас мэдээ. Гадраа тавтаа мэдээ өөр уцаар тавиалаа. Одоо хоёр нь 50 мянгаар зүрхийн хайрлаараа та өөрсдөө айлахгүй бол дотоодын дайсан чинь намайг хайрлахгүй шүү. гэж захимаар ахын түнэв. Тэр англи дотор чинь бас та нарын нэг хэсгээс олж байгаа юм. Намаа олохгүй буурдаг. Манай арангаан тэр жанингийн хөтөлбөртэй байна. Тэр ганц зэргийн тэмүүлэн тэр гэдэг ингээд тэр аппаа болох юм бол намтаа ярина, тасрын намтаа яргээд өөр хэмбэлээ тэр бас нэг тийм тэр нэг сахны тайлгаач батмын тэр хөө сопой билүү. Яа одоо нэг баячуудад ороод нэг нэсэр ороодрын нэртэй залуучууд байгаад байгаамаа. Та нар мэддэг байна, ардын мэддэг байна. Та нар айтгаараа гэж хоёр бидний дамжуулаараа ардын гэж хэлсэн байх шүү, захtiin байна. Тэгээд ихэнх цуглаал, чигсаа энэ нээлттэй хилэлцүүлэг дээр залуучууд маш бага байдаг. Та бүгдээр анзаарч байгаа байх. Одоо энэ тагинд сууж байгаа хүмүүсийн бараг 2% хүрэхгүй хувийн залуу хүмүүс байгаа. Ямар ч юм дээр юм залуучууд бага байгаа. Ягаад гэвэл бид нэрээ толгойд зөвхөн сурах, одоо ажил дээр гараад яаж амьдрах вэ гэсэн нэг явцгүй бодлол суусан байгаа. Сургууль яаж сурах вэ? Сургалтын төлбөр бага байна гэдээ ээж аваасаа мөнгө авна. За тэгээд баахан одоо үр тавиулна. Тэгээд нөгөө ажил дээр гарлаа гэхэд ажлын байр авахгүй. Тэгээд ажлын байр байхгүй болохоор одоо гадаад руу явах сонголт үлдэж байгаа. Ихэнх залуучуудад зөвлөж байгаа хүмүүс нь болохоор гадаад руу яв, чи тэгвэл сайхан амьдрах. Ерөөсөө Монголтой үлдээ сайхан амьдрах талаар нэг ч хүн ярьдаггүй. Тийм болохоор Монгол одоо залуучууд ирээдүйн хүүхдүүдэд ерөөсөө эх орноо хайрлах сэтгэлгээ маш бага байгаа. Ерөөсөө ийм цуглаач гисэн ямар ч эх орны үзэл баримталтай юм дээр одоо залуучуудын оролцоо маш бага, ямар ч сэтгэлгүй. Тийм учраас оюун толгой 5 толгойг яриад байна л та. Оюун толгой 5 толгоос гадна оюунлаг толгой Монголыг аврах юм болов. Оюунлаг толгой Монгол. Тэгээд залуучуудыгаа дэмжинэ гэж хоёр гишүүн маань хэллээ. Залуучуудыгаа сайн дэмжээрэй, бид нар бэлэн байгаа шүү. Яг үнэхээр шударга усны сектор өргөлийн тэмцэл бол хүн бол одоо өөрөө бүрээ гаргаа бараад ирэхээр ер нь тэмцэн гэж боддог юм байна. Маш одоодаа шүү, би бас ганцаараа биш. Маш одоодаа бид бол бас тэр үн оролцож тэмцэж явсан. Гэхдээ би үгээ хэлж байгаагүй. Өнөөдөр одоо манай дүүрэгт ирээд ингэж явах баяртай байна. Би үгээ хэлж байгаа. Мөн цаашдаа уулзах хэлэх юм бол их байгаа. Ямар ч цагаа ярьлаа. Тэгээ та бүхэнд ирсэн баяртай байна. Энэ одоо шударга усны энэ одоо хөдөлгөөний эвлэлч үнэхээр дэмжиж байна. Монгол бол шударга ус үнэхээр ялах ёстой, ялна. Энэ олон шударга хүмүүс энд байгаа. Олон шударга хүмүүс яг энэ хөдөлгөөнийг ийм юм гарч ирээсэй гэдгийг маш их хүлээж байна. Энэ эрдэмтэн, докторууд, профессоруд, жирийн ажилчид, хөөрөө хөдөлмөр эрхлэгчид нийгмийн бүх давхаргад энэ хүмүүс байгаа. Муу аргаар мөнгө орж ирсэн. Жишээлбэл тэр эрдэмтний 40-51%, тэгээд нөгөө самурай, Чингис, хурлаа фонд, тэгээд ашийн энэ бүхэнд та бүхэн тэр чиглэлээр нь тийм ажлын хэсэг гэдэг юм ба энэний араас хөөцөлдөг ард түмний одоо авдаг гэдэг нэхүүр тийм бүлэм зөв баймаар санагдаж байна. Тэгэхээр одоо нөгөө хуучин шүлгэнд байсан шүү дээ. Дээлээ даахтай болсныг нь сургууль аваад явчих юм. Дээрээ даахтай болсныг нь цэрт аваад явчих юм. Одоо яаж вэ? Дээлээ даахтай болсон фэйсбүүкээр толгоогоо эргүүлчих юм. Дээрээ даахтай болсон гадаадын виз хайгаад явчих юм. Энэ нэг орны төлөө ерөөсөө зүтгэхгүй байна гэж харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө нэгэнт Монгол улсын иргэн бодод энэ Монгол улсын төлөө байх хэрэгтэй, сэтгэл нэгтэй байх хэрэгтэй. Тэр төрийн цэргийн байгууллага энэ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг тэр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь одоо хоригдтыг одоо эсвэл болиуд яасан юм бэ? Эсвэл олон намын үзлээр хуваахаа болиуд яасан юм бэ гэдэг тийм бодолтой байгаа.
Тэгээд одоо жишээлбэл миний хувьд одоо бэлтгэл офицер хүний хувьд одоо хааж улс их орондоо ажил хиймээр байгаа байхгүй. Гэтэл таавал тэтгэврийн би бол одоо ингээд нэг хөдөлмөрийн чадваргүй хүнтэй адилхан болчихж байгаа байхгүй. Гэтэл сая би ингээд хүүтэр гадагшаа Японд очиод ирлээ те. Гэтэл насны нязаараа нас болгон дээр ийм насны хүн ийм хөдөлмөрийн чадвартай энийг хийх боломжтой гэж хуваацсан байна, ангилсан байна. Гэтэл яагаад Монгол улсад хөдөлмөрлөх чадвартай хүмүүст нь ажил олдохгүй байна. Энэ талаар бас анхаарал зүгээр юм байна гэд одоо та бүхний үйл ажиллагааг дэмжиж байна. Одоо энэ улс төрийн үйл ажиллагаанд би одоо идэвхтэй оролцсон гэж хэлээ. Би 33 жилийн дараа Польш улсад очлоо. Оюутны байраараа явж үзлээ. Гэтэл миний байсан үеийн Польш яг хിവэрэг хүмүүсүүдийн сайхнаараа улс нь хөгжчихсэн байгаад би баярлсан. Өнөөдөр Польшийн эдийн засгийн одоо засгийн газар нь бүх юмныхаа үнийг засгийн газар нь тогтоодог юм байна. Тэгээд шууд юунаас хувийн ажгууднаас яг тэр үнээр авдаг. Нэг л үнэтэй. Тэр хүчнээс өнөөдөр Польш улс маань сайхан хөгжиж байна. Маань гэж хэлсэн дуучлаарай. Үүнтэй Монгол тэгж ээж үүнтэй Монгол улс маань тэгж адилхан байж болно шүү дээ. Бид бүгдээрээ мал аж ахуйтай шүү дээ. Яагаад ард нь өлсөд байгаа юм бэ? Өсөж хангалаад болж гин гэж ярьж байгаа болохоос бүх гуйлгчин шиг амьдарч байна. Үүндээ Европт бол хүн шиг амьдарч байгаад өнгөрч байхад одоо бид нар яаж вэ? Өнгөрөхтөр нь оршуулгын зарчмын төр зэрнийхний суудагч авч байна. Зээлтэй хүмүүсийг зээлийн өнгөрөхтөсний мөнгөний авч байна. Оршуулгын зарчмын суудагч байна. Ийм нэгэнд амьдарч байгаадаа гутж байна. Одоо би хэлж байгаад авчихсан намаас одоо хөвдгүйгээр би өөрөө сандараа гарья гэдгээ та бүхний өмнө хэлж байна.